14, 16, 15 дугаар хорон дээр 3 газар автцам хийгдэхэр байгаа. За энэ жижигээр ингээ автцамын төсөлгээд 3 байрлалуудаар бас төлөвлөсөн байна. За автцамын төслүүдтэй нийт 151 айлын хашаа эдэлбэр газар бол давхцаад байгаа. Хуулийн дагуу мэдээллийг өгж яваад айлуудтайгаа ярилцсан. Улаанбаатар хотод бас үерийн эрсдлийг бууруулах чиглэлээр энэ жил геодез усны барилга байгууламжаас 16 дугаар хорон дээр хойноос урагшийн том далангийн ажил төлөвлөсөн байж байгаа. За энэ далангийн ажил дээр бол нийт 68 айл өртөж байгаа юм байна. Тэгэхээр энийг айлуудтай бас ярилцаад явна. Тэгэхээр 16 дугаар хорооны 22 дугаар хорооны хойдол хэсгээр бол 70 автозам, 14 дугаар хороо 15 дугаар хорон дээр бол 2 автозам. За 13 дугаар хорон дээр болохоор 21 замын бүтээн байгуулалтаа ингээд давхцаж байгаа. Энэ хоёр бөөрнгийн цэнхэр бол Сэлб хотын бүтээн байгуулалтанд зориулаад Улаанбаатар хотын хойд хэсгийн усан сан усны нөөцийг өргөдөх ажлуудыг энэ жил төлөвлөж явж байгаа. Энэ эсвүүд дээр тэгэд энэ цэнхэр шугамуд нь болохоор цэвэр усны төв магистрал байна. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн 13-аас 16, 22 дугаар хувь бид нар хайлаас дээр тойрог 1-р автозам 70, 3 ширхэг автозам дээрээс нь 2 усан сангийн өргөтгөл цэвэр усны шугамуд дээр нийт 480 нэгж талбар таарж байгаа, давхцаж байгаа. Тэгэхээр энийг иргэдтэйгээс ярилцаад зөвлөлдөөд чөлөөлөөд дэд бүтцийн ажлуудыг эхлэх нэ.